Хоёрдугаар дараагийн тулаан тэцэд 80 кг-ийн чин Мухтадас Султан Петардосын тамирчин Сианкича Улаантадас Өзбекстан улсын тамирчин Музаффаров За 2024 оны 2022 болон 2024 оны АСТV аврагчтай болцоос хүрэл медалуудыг хүрчээсэн. АСТV аврагын 2 хүрэл медалтай тамирчин. За гран-при тэмцээнүүдэд болсон. Олон удаа төрүүлээ. Яалч бас 80 кг-ийн жингийн топ тамирчдын нэг байгаа. За Казахстан тамирчны Даниев бол цэцэг залуу тамирчин. Тэгтээ олимпийн тэмцээн дээр ямар хүчтэй байгаагаа бол харуулад байгаа. Солонгосын тамирчин бол жинтэй бол хамгийн намханд ордог шүү дээ тий. 180 ажиллах чадварын үед бол маш сайн тий. Өөрийнхөө зайг гаргаад логин зайд маш сайн ажилладаг тий. Хурд нь бол үнэхээр цогцгаан шиг хурдтай тамирчин байж байгаа. За тий. Саган нөгөө эргэлтээ өшгөлтийг бол үнэхээр дэсгэлтэй гаргууд хийдэг тий. Одоо залуу шинэ үеийн тамирчдын маань бас тоглолтыг нь үзэх дуртай тамирчдын нэг тийм ээ. Маш классик тоглолттой. За тэгээ ойрын зайны ажиллагаа нь бол өндөр түвшний тамирчин. Бас л их олонний хараанд байдаг тамирчин да. тэр наагаал. За Казахстанын тамирчин Ганеев мэрэг. Залуу тамирчныг бол хэдий үнэхээр сайн байгаа ч гэсэн өстой нэг хөдлөхгүй л байна да. Юстик гэдэг үү.
За энэ эргэлттэй тийм. энэ эргэлтийн өшөлтийг хурдан дээрээс нь маш богинохон зайд хийдэг тийм ээ. За даунфилд. За Согоно тамирчны хувьд бол бас бэлтгэлжилт ямар өндөр байгаа нь харагдаж байна тийм ээ. Техникүүд нь багтаж ядаад л байна. Бүх төрлөөр л шүлж байна. За гарын товтлогоо. За хараад амжилтсан юм тийм. За гарын товтлогоо ороод бол одоо онооны хилтэй оруулахад бэлэн болцсон байж байна. Одоо ердөө нэг оноо л дотор. За Казахстанын тамирчин бол одоо за нэг болжлт. За зэрэлтэй зэлдгээс сайн мэдэрч шүү те. За залуу тамирчны хувьд бол одоо Согоно тамирчинтай таарад. Одоо нэг хантайгаа тулж байна тийм ээ. Юу ч хийж чадахгүй байж байгаа л. Тийм би нэг л олж өгөхгүй байна да тий. Тий. За эхний тулаануудаа бол үнэхээр сайн хийж байсан шүү дээ уг нь. За тасалжуулагч бол айлуулах тайвшруулж байгаа бах. За одоо шүүсэн мэтлэг. За тэгт хурдаар бол богийн зай манд. Дараа хуурж байгаа л эргэлттэй техник. Үнэхээр илт илэрхүүж өнтэй хурдаар бол. За Согоно тамирчны хувьд бол бас нурууны хувьд намч гэсэн яаж дагуултыг авах талаа гарах вэ гэдгийг бол одоо мэдхийн дээр мэдчих. Залуучууд үүдээ байлуулах тамирчин байж байгаа. Шилдэг 8 тамирчны тулаан Улаан талаас гарч ирсэн. За одоо манай залуу тамирчид бол одоо бас сайн ажиллах хэрэгтэй. Эргэлтийн өшөлтийн техник, гарын техник, за энэ хурд зам үрдээ идэвхтэй байгаа байж байна. Тэр гаргаж байгаа. За тэр гидсний өшөлт бол эндээс одоо ингээд хүчин сонсогдоод байна шүү дээ тийм ээ. Оноо авахгүй ч гэсэн. Өшөлж байгаа чимээ нь бол гараад ирэхээр ямар ч өшөлж байгаа юм харагдаж байна. За тэгээ ийм хурд эсрэгтэй тамирчинтай уучлал амаргүй хизээч хамаагүй хүн цогт хүрээд ирэх магадлалтай. За чөтгөн тулаан шиг. Нокаутанд бүрэн боломжтой. Тамирчтай үед бас айдас байгаа. За энэ өшөлтүүд аюултай. Нэг орох юм бол хүн цогт орох магадлалтай аюултай өшөлтүүд хийж байна. За Казахстанын тамирчин тэр нэг тэпэн тэрдэрхгүй байна тий. Дөрөн хяналтанд нь орсон байна да. Үнэхээр хурдаар бол яалч гүйцэхгүй байна. Тэгээ Казахстанын тамирчин яг дутуу санагдаж байгаа ч гэсэн өөрөө ингээ хараад байвал улам л давуу талгүй тийм ээ. Одоо хурдаар гүйцэхгүйсэн ч гэсэн дараас нь одоо урт мөчөө ашиглаад автохонуудыг бол явах хэрэгтэй. Тэгжээж ядаж өөрийгөө бол хамгаална. Тэгвэл хитрхи хүлээгээд яг ингэ татаад өөрөө зайг нөгөөд байна л. Зогсох юм бол энэ тамирчныг бол гүйцэх боломжгүй. Тэг дөрөв. За. За болж байна. Иймэрхүү байдлаар нэг нэгээр явбал бас өндөр тамирчинд бол арга бол байгаа. Тогтоож удааслаа. Цаг бол хаа байсан? 50 секунд. За Согоно тамирчны дотлогоо жоохон унаад ихсэн юм. Энэ ингээд хүлээгээд авах юм бодлоо л да. Тэ өөрөө л одоо явж байгаа л байрандаа ингээ хамгаалчаад байна шүү дээ. Тэгвэл тэр за яг ингээ явж нэг нэгээр ингээд аваад идэг бол зөв. Маш зөв. 5 6. За дараасан 2 жилт. Жилт уу одоо хөлийн улаар жижигшлэг техникээр. За энэ тамирчин бол одоо ямар өндөр үйлчлэлтэй байгаа. За одоо бүр өөрөө мэдрээд өндөр түвшний эргэлтээ өшгөлдүүдийг тушаад эхэллээ. Сажил дарын хөлийн техникээр савлт хийж байгаа энэ байдлаар яаж ашиглаж байгаа гэдгийг одоо энэ үзэж байгаа юм байна. Залуу тамирчид бас сайн хараад авах хэрэгтэй тий. 14-6. За зурсан гэдэг утгаар улаан авсан. За заврагчлал бол тэмцээн бол мэдээж маш өндөр түвшний тэмцээн. За гэвч энэ тамирчин бол одоо тэр хэмжээнээс өөрийгөө хаана байгаа вэ гэдгийг бол харуулж байна тийм ээ. Өөр түвшинд бол байдаг гэдгийг бол тэр тайван байдлаас нь харж болох нэ. За одоо ердөө Казахстанын тамирчин Ганеев маань бол одоо 2 шилдэг тамирчныг хожоод гараад ирсэн байхад л
бэлтгэл дээрээ тоглож байгаа мэт одоо очиж байна. За ангууд амарчин бол ингээд финал руу бол төвөггүй хүн гараад ирлээ. За тэгээд ээждэг тусам тамирчтай ур чадвар ямар болж байгааг ингээд өнөө үзэгчдээр нь харж байгаа бох тий. Тэгээ бэлтгэл ур чадвар өдөөдөх байдлууд And the group 2 will continue the quarterfinals in the men's weight category up to 80 kilos, and while welcoming in blue, representing Indonesia, Raihan Fadila, and in red representing Uzbekistan, Jaisunov Jasurbek, Group 2. Oyuncular Türkçe, Odan Tadası karşılaştığı Uzbekistan olsun demişsin. Tuklibayev, Diyarbakır Türkçe'ye, şimdi, Akşeşe Odan, Kıbrıs'ta,
Хоёрдугаар дэвшээ дараагийн тулаан эрэгтэйчүүдийн 80 кг-ийн тэнгийн хагас шигшээ шатны тулаан бүх талаас ядуу насын тамирчин Мохмад Адодарби улаан талаас Узбекистан насын тамирчин Ясырбек Гайсонов. Ladies and gentlemen, at the court 2, we're starting the semi-final match in the men's weight up to 80 kilos, and we're welcoming in blue representing Jordan, Aladarbi Mohammad, and in red representing Uzbekistan, Jaisonov Zasurbek. Court 2. Хоёрдугаар дэвшээ дараагийн тулаан эрэгтэйчүүдийн 80 кг-ийн тэнгийн хагас шигшээ шатны тулаан бүх талаас бүгдээр Солонгосын тамирчин Ким Южи улаан талаас Узбекистан насын тамирчин Мадина Миромзанова. At the court 3, we're starting the semi-final in the women's weight up to 57 kilos, and we're welcoming in blue representing the Republic of Korea, Kim Yoo-jin, and in red representing Uzbekistan, Miramzalova Madina. Court 3.
Volkswagen Tesudin Tayınlı'dan gidilen ciddi Aşıkşa şartlı tola Odan tola Skaçkol Sıvızlıkçıdan asıldan için Magin arşıdıkça yet Şikşe todan şartlarda İlk gördükçe ülkesinden ayın gidilen За цэргийн дэлхийн аваргын алтан медальтай дамжчин байж байгаа. За Өзбекстаны тамирчны хувьд бол одоо 2 удаагийн Азийн аварга, энэ удаа төрүүлэх юм бол 3 удаагийн Азийн аварга болох байгаа. За Солонгос улсын тамирчин Сойгоны бол хараахан Азийн аваргад алтан медалийг бол авч үзээгүй. За 2 удаа хүрэл медаль авсан байгаа. За анхны алтан медалаа авах боломжтой толгойн эхэллээ. За энэ хоёр тамирчин найрлална. За энэ хоёр тамирчны хувьд бол хоорондоо маш олон удаа таарсан тийм ээ. Яг л өгөө аваатай байдаг. Хоёр тамирчин. За өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотод манайд хинэн авраг болох нь вэ харцгаая. 2 дэг. Солонгос улсын тамирчин 2 оноо авсан байна. За аль альных нь л одоо хуугаа буюу гидсний өшгөлтийн хувь бол маш өндөр. Шүлсэн өшгөлтөө бол заавал оноо болох. За эргэлтийн техник. Баруун талдаа Тичагийн буюу эргэлтийн өшгөлт 4 оноог авсан. За 4-2. За Өзбекстан улсын тамирчид эргэлтийн өшгөлтийг бол үнэхээр өндөр хувьтай. Ялангуяа Тичагийн бол үнэхээр өндөр хувьтай гэж байна тий. За Өзбекстан улсын алдарт авраг Олимпийн 2 удаагийн авраг Улугбек Рашидов бол энэ хөшгөлтийг бол үнэхээр мастер хийдгээ тийм ээ. За төсөлж байна. Хараахан Маш ойрын зайнаас оноо олохор хэмжээд очихгүй байна. 4-2. За энэ Солонгос тамирчны ойрын зайнаас өшгөлж байгаа өшгөлтүүд л очоод л байна. Энийг оноо бол гарах байхаа. За үдсээр уухгүй үдсээр мод оноо олгочлоо доо. Маш гайхалтай. Гэтэл онны үзүүлэлтээр бол Хойд хөлөөсөө гаргаснаа баруун талаас нь өшгөлөхгүйгээр мошга зүүн талаас нь өшгөлж чинь тий. Тэгэхээр уран техник байна. за сүүлийн 30 руу орсон. 4-4. За ойрын зайнаас бол Солонгос тамирчин арай л илүү байх та. За холоос бол Өзбекстан тамирчин харин сунаад явна. За эргэлтийн өшгөлт бол аль аль нь бол үнэхээр өндөр түвшинд гүйцэтгэнэ. За Согногийн хувьд бол бас эргэлтийн өшгөлтөд толгойд маш амжилттай байдаг тийм ээ. За даа. Эргэлтийн өшгөлтөөр авлаа. За Өзбекстан тамирчнаас бас эргэлтийн өшгөлт өгнө. Цаг 3. За баруун нэг эргэлт. За байхгүй. Хараахан. За Солонгосын тамирчин за ялтаа болвол авлаа. Бараг л тодорхой болчлоо доо. 1 секунд. За торгуул аваад. Эхний үеийн ялтаа авч байгаа юм байна. За өнөөдрийн пеналийн аврагын төлөв толлоонуудаас харахад бол эргэлтийн өшгөл гэдэг ямар их давуу талтай вэ гэдгийг мөн ч их харуулж байна тийм ээ. За тэр тусмаа үе дуусж байгаа экзэгтэй үед амжилттай болгож чадвал за тэгэл гарцаа байхгүй ялтыг бол авч байна да. Аль талд нь л хэрэгж байна За эргэлтийн өшгөлтийг амжилттай болгоно гэдэг бол нэг хэрэг. Яг экзэгтэй үед амжилттай болгоно гэдэг бас нэг өөр хэрэг байна. Энэ хоёр тамирчин бол хоёулаа эргэлтийн өшгөлтийг нэг удаа хийсэн. Гэхдээ одоо яг хугацааны хувьд бол Солонгос тамирчны илүү чанартай хугацаанд шүллээ тийм ээ. Яг цаг дуусч байгаа. Буцаад барих боломж болчихж байна гэсэн. За энэ бол бас тактик бас гадна.
Аз бас байгаа. За зүстаосын тамирчин эхний үеийг бол. За шууд 2 оноогоо авсан. Цагтаа оролдоол. За Солонгос улсын тамирчин бол өөрөө нэг үе авсан ч тайвшрахгүйгээр шууд идэвхтэй толгоонууд хийгээд эхэллээ. Солонгос улсын тамирчин үнэхэрийн ойрын занаас жижигхэн зандал хөлөө мушгаад гаргаад ирээд байна. За ингээд маш гахалтай урттай байна. За зүстаан улсын тамирчин бас гидний өшгөлтийг бол нэг нэгээр бас их л амжилттай гаргаж ирсэн өмнөх тулаанууд дээр. За одоо бол 4 оноо бол авсан байж байна. За Сёгонугийн энэ ойроос тулаад байгаа өшгөлтүүд бол маш аюултай л байна да. Орхон л одоо цаг хугацааны асуудал байгаад байна. Хөв бол үсээд шүү дээ. За Жайсуно бас. За сая бол үндсэн өшгөлтөн тийм ээ. Яг ингэж унтуулж байгаа л толгоор явдаг. Сая бол яг л өөрийнхөө хийдийг хийлээ. Харин Солонгос улсын тамирчин бас сайн гаргаж чадлаа. Харахаа оновчтой болсонгүй тийм ээ. За одоо нөгөө цаг доошлоод ирэнгүүт. Хэрэлтэй өшгөлтүүд маань шүү дээ. Тэр очиод байна. Богино зэнд бол юмхээр. За юу вэ? За зуурсан гэж үзсэн байна. За яалчгүй зэжний хамгаалтан дээр бас гар арай л удаан байгаад байна тий. За зүүн талдаа 360 иргсэн. За богино зэнд. Тэр дараа 4 оноо. Ойрын зэнд шүү. Маш идэвхтэй ажиллаад 4 оноо гаргаад ирлээ. За 6-7. За энэ жилдүүд ч юм уу найдвартай очиж байна. За яг саяын өшгөлтөөр бол 6 оноо авчлаа. За толгоонд үнэхэрийн гахалтай ашиглалөө. За мэдрэчин дээр үл хүрсэнгөө. За дахин аюултай эргэлтээ өшгөлсөн. За зүстаосын тамирчин хамгаалтаа бүр нэгтруулахгүй бол бас эцсийн мөчөд мөн харамсалтайгаар оноо алдах. Аюултай. Гарал алж болохгүй 10 секунд. 9. За 8. За энэ хурдан тамирчин одоо юу ч хийж магадгүй 5, 4. За ямар экзэгтэй үед. За дэвжинээс гараад. За 8. 9, 8. 2 хоног. Баа. Одоо сануулга аваад ингээд маш хэцүү 2 оноо зөрөтэй. Орчлоо. Сайн тамирчин хошоо ухраад 11. За Буданы Солонгосын тамирчин Сёгону анх удаага насан туршидын Азийн аврах шалралт тэмцээнд авраг болж алтан медалыг авлаа. За өөрөө ч үнэхээр сэтгэл хөдлөл маш их баяртай байна. Маш их баяртай байна. За өмнө нь олон удаа таарч хожигдож байсан тамирчин авсан ялаа авч байгаа нь шөөлөө медалийг авдаг болж байгаа шиг байна. За саяын энэ үедэр бол бас хэцүү байдлаас иргэн ирээд хийж хотлоо шүү дээ тийм ээ.